Автомашины сэлбэг хэрэгслийн худалдаа үйлчилгээ эрхэлдэг байгууламж шатлаа. Орон сууц захиалгын гэрээгээр 750 хүн залилуулжээ. Манай улсын хилээр 6 сая гаруй зорчигч нэвтрээд байна. Ардын уран зохиолч Цэндийн Дамжин сүрэнгийн охин Монгол эрдэмтэн Анна Цэндинад хүндэт доктор цол олголоо. Онцгой байдлын ерөнхий газар Оросын холбооны улсын онцгой байдлын яамны бүгд найрамдах Бурайд улс дахь ерөнхий газар хамтран ажиллана. Бурайдад живхтэй жалуудын уралдаан гэр бүл эв нэгдлийн бэлэг тэмдэг боллоо. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Сонгон архын дүүргийн 32 дугаар хороонд автомашины сэлбэг хэрэгслийн худалдаа үйлчилгээ эрхэлдэг байгууламж шатжээ. Тодорхойлбол 20-оос 21-нд шилжих шөнө тэг цагийн орчимд 20 харьцах 8 метрийн хэмжээтэй 2 давхар блокн байгууламж, 10 харьцах 8 метрийн хэмжээтэй сэндвичийн агуулга шатсан байна. Галыг унтраахад нийслэлийн хүрээний гал төмөр унтраах аврах 10, 26, 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж тэг цаг 42 минутанд галын тархалтыг зогсон. Өглөөний 8 цаг 11 минутанд бүрэн унтраажээ. 2024 оноос хойш 750 хүн орон сууц захиалгын гэрээ байгуулж залилуулсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Сүүлийн үед орон сууц байрны захиалга нэрийн дор хүмүүсийг хуурч залилсан гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байна. Тиймээс орон сууц захиалах гэж байгаа бол үйл хөдлөх хөрөнгийн эрхийн лавлгыг заавал шалгаж баталгаажуулж байхыг санууллаа. Оны эхний 9 сарын байдлаар манай улсын хилээр 6 сая гаруй зорчигч нэвтэрчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11.5% өссөн үзүүлэлт болж байна. Нийт зорчигчдын 36% нь замын үд, 28% нь Чингис хаан нисэх буудлаар зорчжээ. Мөн 8.2% нь Гашуун сухад, 8.1% нь Алтан булаг, 5.8% нь Шивээ хүрэн, 13.9% нь бусад бомтоор тус орсон байна. Мөн нийт зорчигчдын 75% нь манай улсын иргэд байгаа бол 770 мянган гадаад улсын иргэд байна. Түүнчлэн 60% нь эрэгтэй, 40% нь эмэгтэйчүүд байгаа бол 30-аас 59-ийнхэн давмгаалж байгааг үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Манай улсын анхны ардын уран зохиолч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч, нэр дэвтэмтэн Цэндийн Дамжин сүрэнгийн охин Анна Цэндинад монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн үнэлэн Монгол Улсын их сургуулийн хүндэт доктор цол олголоо. Тэрээр Дамжин сүрэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 9 бот ном, Монгол алтан гэрэл болон молон тойны судар, түүхийн бичмэл их, Дамжин сүрэнгийн гэр музейм Монгол болон төвд ном судрын бүртгэл, төвд судрын цуглуулгын тухай, Дамжин сүрэнгийн өдрийн тэмдэглэл зэрэг бүтээлийг эрхлэн хэвлүүлжээ. Онцгой байдлын ерөнхий газар Оросын холбооны улсын онцгой байдлын яамны бүгд найрамдах Бурайд улс дахь ерөнхий газартай хамтран ажиллана. Улаанхуд хотод болсон хоёр талын уулзалтаар 2026-аас 2027 онд хамтран хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэж, онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах талаар хамтран ажиллах тухай төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. Бурайдад тэгээс 3 хүртэлх насны хүүхдүүдийн дунд болсон уралдааныг хүмүүс өдгөөж мартаагүй байна. Хүлд гүйцэд ороогүй тентэр тунтар алгах, дөнгөж мөлхөж сурч байгаа бяцхан дундах өрсөлдөн хүмүүхний зүрх сэтгэлд дурсамж болж үлджээ. Тодорхойлбол Улаанхуд хотын эх оронч нэртэй холимог тулааны ордонд Мимишний олимпиад буюу живхтэй жалуудын уралдаан болсон бөгөөд тэд амьдралдаа анхудаа аав ээж өвөө эмигийн хамт уралдаанд уралдаж 7 жилийн дараа дахин гэр бүл эв нэгдлийн бэлэг тэмдэг боллоо. Нийтдээ 250 бяцхнууд оролцсон. Оролцогч бүр гэрчлэгээ гарцсан тус уралдаанд хамгийн хурдан, хамгийн өвөрмөц хувцастай, хамгийн идэвхтэй дэмжигч зэргээр шалгаруулж урамшуулжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.